За юу яцгаанда манайхан Crime Story суугтай эргээ тавтай морил та манай суугийг анх удаа сонсож байгаа бол энэхүү сууг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг, ярилцдаг юм сууг байгаа. Энэ удаагийн дугаараар та бүхний маш сайн мэддэг thumbnail-т ирэх байгаа энэ зураг яг ямар түүхтэй, энэ нэмэгтэй ямар амьжигтэй гэмт хэрэг тухайд хийж исэн талаар дэлгэрэнгүй ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд ч хэрэглүүгээ орцгоо. Өнөөдрийн дугаар дээр ярих эмэгтэйг Brenda Spencer гэдэг. Би цаашдаа Brenda гэд дуудаад явъя. Brenda 1962 оны 4 сарын 3-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид төрсөн. Brenda дээрээ нэг ахтай, нэг эгчтэй, аав ээжтэйгээ тавуулан амьдардаг байж байгаад Brenda-г ердөө 10 настай байхад нь ээж нь аавыг нь нэлээд олон эмэгтэйтэй өөрийг нь араар нь тавьсныг мэдээд ааваас нь бол салаад явсан. Яг ямар тодорхой шалтгаантай гэдгийг мэдэхгүй ч гэсэн ах эгч хоёр нь бол ээжтэйгээ хамт яваад Brenda харин аавтайгаа хамт амьдрахаар үлдсэн байдаг. Ээж нь тэгээд Brenda-д ер нь ягаад ч юм багаас нь эхлээл бүр дургүй байсан гэдэг. Салж явснаас хойш охиноо бүр тоохоо болж дахин нэг хүнтэй сууж хүүхэд төрүүлснээр Brenda уг нь бол айлын бага хаа болж доороо дүүтэй болсон. За тэгээд аавтайгаа уулзсан Brenda-гийн хувьд бол ах эгч, ээж, дүүтэйгээ бол ерөөсөө уулзгаа байсан гэдэг. Brenda-гийн аавын хувьд нэг ч их тийм мөнгө олдоггүй, хэдий хоёулаа боломжийн байшинд амьдардаг ч гэсэн байшин нь бараг л тавилгагүй, өрөөндөө бүр нэг л том матрастай, тэрэн дээр аавтайгаа багаасаа бүр ингээ хоёулахнаа унтдаг байсан. Ажил төрөл хийж шалдаггүй үерний Brenda-гийн аав нь архинд нэлийн гүнд унтсан. Тэгээд гэрээр нь дүүрэн арх, пивний шил лаазнууд бол хаа сайгүй хөглөрж идэг. За тэгээд зүгээр ч арх уучихгүй согтцохоо охиноо үлэхэндээ зоддог байсан бол сүүлдээ аав нь охиндоо бэлгийн хүчирхийлэл үлддэг болсон. Аав нь өдөр бүр согтуу ажлаасаа ирээд хүчирхийлдэг, нэмгэн нотой хувцас өмсөхийг шаарддаг байсан учраас Brenda томрох тусмаа өсвөр насны охин болох тусмаа эрэгтэйлэг хувцалж эхэлсэн. Тэгээ уг нь үеийнх нь өсвөр насны охтууд плаж, дүүпл өмсдөг байхад Brenda зөвхөн том өмд, хүүдий, футболкл өмсдөг болсон. Тэгээ хөөрхий ингээд эрэгтэйлэг хувцалчих юм бол аав нь ойртохгүй байх гэж найддаг байсан юм шиг байгаа. Brenda ердөө 12-13 настай охин байхдаа маш чимээгүй, дууга хэрнээ хэрэг төөхтийг хорооцолдох дуртай охин байсан. Тэгээ багш нарынхаа өдөөс хүссэн болгоноо хэлдэг, өөрийнхөө үзэл бодлыг бол чөлөөтэй илэрхийлдэг. За бүр цаашлаа зарим нэг багштайгаа бол хэд хэдэн удаа хэрэлдэжсэн тохиолдлууд ч гэсэн байдаг байсан. Brenda өөрийгөө багаасаа л ерөн зурагтын бүх суугаар гардаг алдартай болмоор байна гэж ангийнхандаа ярьдаг байсан байгаа. За тэгээ ангийнхан нь бол бодохдоо алдартай жүжигчин, дуучин болохыг хүсдэг юм бахтаа гэж бодсон ч гэсэн Brenda арай л өөр зүйлээр алдартай болохыг хүсдэг байсныг тухайд бол хинч таамаглаагүй. Brenda ангийнхандаа дандаа л хин нэгнийг алж үзмээр байна. Хүн биш юм а гэхэд амтан алж үзэхгүй юм тэргээд сонь юм тоглоомор ч юм уу, жинхнэр ч юм уу ангийнхандаа хэлдэг байсан. Тэгээ ангийнх нь энэ сонь ярианаас нь болоод нэлээд жирэхэд түнтэй бол найзалгахыг хинч хүсдэггүй байсан. За ингэж явсаар 2-3 жил өнгөрч Brenda 15 наснда хар тамхи хэрэглэж аавынхаа үлдээсэн архийг уудаг болчихсон. За тэгээ арх гэхээсээ илүү хар тамхинасаа бол бүр нэлийн хамааралтай болсон гэдэг. Brenda өсвөр насны охин байхдаа амьдрахыг бол ерөөсөө хүсдэггүй байсан, үргэлж бүхмээр санагддаг, дараагийн төрөлтөө илүү сайхан аз жаргалтай гэр бүлд хурдан ингээд амьдрахын тулд бүхмээр санагдаж байна гэж ангийнхандаа хэлдэг байсан. За тэгээ хичээлтэй юм уу, найз байхгүй, ээж нь нэгж ярьдаггүй, тоодаггүй, ах эгч дүүтэйгээ уулзаж чадахгүй, нэмээд хамт байгаа хамгийн ойр хүн болох аав нь өдөр бүр хүчрхийлдэг гэд Brenda-д бол хэтэрхий олон зүйлс нэг зэрэг тохиолдсон 15 настай охинд. За тэгээд энэ бүхнээ даван гарахын тулд бол Brenda хар тамхи хэрэглэж эхэлсэн байх. Brenda өөрийнхөө хувийн амьдралаас гадна гадаад үзмжиндээ ч гэсэн сэтгэл хангалуун бус байдаг байсан. 157 см өндөртэй, улаан цайвар өстэй, хараа муутай учраас маш том линз зүүдэг гэд нэмээ дээрэс нь ааваасаа болж эрэгтэйлэг хувцалдаг гэд өөрийгөө толинд харахыг үнэхээр хүсдэггүй байсан учраас гэртээ байсан толио хүртэл хагалж исэн гэдэг. Brenda 16 наснда өөрийгөө зураг авах хоббитэй гэдгийг мэдэж сургуулийнхаа тэм зураг авдаг клубт орсон. Тэгээ клубдээ бол клубийнхаа багшид үнэхээр дуртай байсан. Багш нь ч гэсэн Brenda-г ширүүн зан ааштай ч гэсэн үнэхээр ухаалаг охин гэж тодорхойлсон байдаг.
Олигтой ярилцах хүн байхгүй, найзч байхгүй Брендагийн хувьд бол багш нь үнэхээр сайн хандж исэн учраас Бренда анх удаа 16 наснда 1978 онд тухайн багштай өөрийнхөө амьдралыг бол дэлгэрэнгүй бүгдийг нээж ярьсан байгаа. Мэдээж багш хүний хувьд ч гэсэн 16хан настай ийм хүнд хэцүү амьдралыг туулж байгааг нь хараад зүгээр сууж чадалгүй Брендагийн аавтай нь бол шууд очиод уулзсан. Тэгээ очиж уулзаад танай хүүхдээ ч юм уу сэтгэл санаа ийм байна. Жохоо хөнхөд хэтэрхий зовлон үүссэн байна. Та эмнэлэг тандаа энэ төргээ зөвлөгөө өгсөн чинь Брендагийн аав нь шууд уурлаад миний хүүхүү зүгээрээ тэр хаяа зүгээр л гүнэлдэг юм аа. Өсвөр насны гүнэлдэггүй хүүхд гэж юу н хаана байна энэ төр гэж шууд ярьж байгаа зүйлийг нь өгөөсгдөг. За тэгээ энэ бол мэдээж 1978 он гэхээр сэтгцийн эрүүл мэндийг яг одоогийнх шиг юм сүртэй сериосны хүлээж авдаггүй байсан учраас бас аргач байх. Хамгийн сүүлийн найдвар болсон багш нь аавд нь хилээд чинь амьдралыг нь аав нь ойлгохгүй байсан учраас ер нь нэг ийм амьдралаар амьдраад яах вэ гэж бодоод Бренда хэдхэн сарын дотор маш их хэмжээний хар тамхи хэрэглэж 10-аад удаа амиа орлох гэж оролцсон ч гэсэн бүгдээрээ бүтлгүүцсэн. За тэгээ бүтлгүүтээд буцаад сэргэх болгондоо Бренда улмал өөрийгөө үзээ хатгаас өөр зүйл хийдэггүй. 1978 оны зул сарын баяраар Бренда аавдаа би зул сарын бэлгээрээ радио авч болох уу гэд асуусан чинь аав нь өөдөөс нь харин түүнд дурантай маш том буу авч өгдөг. Тэгээ охин нь хэдхэн сарын өмнө амиа хорлох гээд бараг л 10-аад удаа оролдоод бүтлгүүцсэн байхад охиндоо буу авч өгдөг ер нь хүн байх уу. Тэгээ энэ буугаар амиа орлох гэдэг юм аашийн. Өстой ойлгомжгүй. За ингээд сэтгэл хөдлөлд орсон амиа орлох гээд хэд хэдэн оролдлого хийсэн Бренда 16 наснда өөрийн гэсэн буутай болчихсон. За хэдий буутай болсон ч гэсэн Бренда өөрийгөө хөнөөх талаар бол ерөөсөө бодохгүй оронд нь харин буугаа авч гараад ан хийдэг болсон. Бренда амралтын өдөр болгон аавтайгаа нууранд очиж нугас шувуу энэ төр бууддаг болсон. Тэгээ анхандаа нуур явж бууддаг байсан бол сүүлдээ гэрийнхээ ард гарч агаад зүгээр л дээгүүр явж байгаа шувуу энэ төр өдөр болгон бууддаг болоод ер нь л ямар нэгэн ан ямтан алах нь ан хийх нь бол Брендагийн хобби болсон. 1979 оны 1 сарын 29-ний өглөө жирийн өглөө байсан. Бренда өглөө босоод сургууль руугаа залгаад өнөөдөр би очиж чадахгүй нэ миний бие муу байна гэж хэлдэг. За тэгээд аав нь ч ажилдаа явж Бренда гэртээ ганцаараа нилээн уйдсан. Брендагийн амьдардаг байшингийнх нь яг чанга харалтаа эсрэг талд нь бага сургууль байдаг байсан юм байлээ. За тэгээд Бренда бол цонхоороо хараад өглөө хичээлдээ аз жаргалтай нээлттэй ирж байгаа хүүхдүүдийг хараад аавынхаа бэлгэлсэн бууг гаргаад хүүхдүүд рүү чиглүүлээд юу ч бодохгүй буугаараа буудаж эхэлсэн. Брендагийн аавынх нь бэлгэлсэн буу нь том дурантай ойртуулдаг буу байсан учраас Бренда нэг нэгээр нь дурандаа ойртуулж татчихагаад өөрийнхөө хамгийн таалагдсанаас нь эхлээд буудсан гэдэг. Бренда нийт 36 удаа буудсан. За тэгээ мас буудлага болж байх хооронд сургууль дотор багш нар нь бол эхлээд хүүхдүүд нөгөө тоглоод байдаг нөгөө динамит гэдэг үлээ тийм зүйл гэж бодсон боловч сүүлдээ яг буудаад байна, жинхэнэ буу байна гэж мэдээд сургуулийн арын айлгаар бол ихэнх хүүхдүүдийг бол бас гаргаж чаддаг. Брендагийн хамгийн ихэнд буудсан хүн бол 9 настай Cam Miller гэх хүү байсан. Тэгээ яагаад тэр хүүг төрүүлж буудсан гэхээр тэр хүүхэд нь юм цэнхэр өнгийн хувцас өмсчихсэн байсан. Тэгээд Бренда өөрөө цэнхэр өнгөнд маш их дуртай учраас тэр хүүг ингээд олон хүн дундаас анилж байгаад хамгийн түрүүнд буудсан. Бренда нийт 9 хүнийг онож гэмтээснээс 8 нь хүүхэд байсан бол нэг нь цагдаагийн албаа агч байсан. За харин харамсалтай 53 настай нийгмийн ажилтан болон 56 настай сургуулийн туслах ажилтан хүүхдүүдийг аврах гэж байгаад наашаа чаашаа болж байхдаа буудуулан газар дээрээ амнасаа алдсан. Энэ бүх буудлага нийтдээ 16 минутын турш үргэлжилсэн гэдэг. Тэгээд иймэрхүү масс буудлага ер нь ихэнхдээ л хамгийн ихдээ 5 минут болдог бол цагдаа нар юу ч хийж чадалгүй байсаар байгаад энэ буудлага бол нийтдээ 16 минут үргэлжилсэн. Тэгээ хаанаас хэн буудаад байгааг нь мэдэхгүй ийм аимшигтай айдас дунд 1 минут хүртэл маш удаан санагдана. Тэгэхээр энэ нийт 16 минут бол тэр хүүхдүүдэд тэр багш нарт сургууль дотор байгаа бүх хүмүүст бол үнэхээр хар дарсан зүйчийг өнгөрсөн байх. Брендагийн байшин болон сургууль хоёрын дунд машин явдаг ийм шулуун замтай юм билээ. Тэр замаар нь цагдаа нар тэгээд сүүлдээ ийм том хогны машин оруулж ирээд Брендагийн буудаад байгаа хэсгийг нь хааснаар Брендагийн сургууль руу чиглэсэн энэ буудалд бол зогссон.
Цагдаа нар мэдээж энэ буудлага 16 минут үргэлжилсэн учраас хаанаас ирж байгааг нь бол маш урдан олсон ч гэсэн цагдаа нарыг байшин руу нэвтрэх гэж оролдох үед Бренда дотроос нь буудаад байсан учраас цагдаа нар Брендагийн байшингийн гадаа нийтдээ 7 цаг бүсэлж нэмэлт хүч дуудаж Брендатай ойлголцох гэж хичээж ярилцаж өнгөрүүлсэн. Цагдаа нар байшин руу нэвтэрч чадахгүй байж байх хооронд нэгэн сэтгүүлч эмэгтэй Брендагийн утсыг нь олоод түүнтэй холбогдож чадсан. Бренда утсаа аваад хэн бэ гэхэд сэтгүүлч өөрийгөө танилцуулаад чи яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэсэн чинь Бренда өөдөөс нь нөгөө алдартай өгүүлэх I don't like Mondays гэж хэлсэн байдаг. За энэ нь бол монголоор би даваа гарагт дургүй гэсэн үг аа. За тэгээд ийм хариулт авсан сэтгүүлч бол нилийн гайхаад гэсэн чинь Бренда өөдөөс нь нилийн юм нэмсэглээд ярьж эхэлсэн. За тэгээд би зүгээр л хөвгөлтэй авах болов уу гэж бодоод хийсэн юм аа. Би өдөржин үедээ ийм зүйл хийвэл жоохон ч гэсэн хөвгөлтэй авах болов уу гэж бодоод хийсэн гэж хэлдэг. За тэгээ нөгөө ярьжсэн сэтгүүлч нь бүр хэлэх үггүй болоод чимээгүй сонсоод лсэн чинь Бренда өргөжлүүлээд за би явах хэрэгтэй юм шиг байна. Би сая гахаа буутчихсан гэд цагдаа бууцнаа хэлж байгаа. Би цаашаа буутах хэрэгтэй байна. Би үнэхээр хөвгөлтэй байна. Надад ийм зүйл хийх шалтгаан байхгүй л те. Гэхдээ л энэ үнэхээр хөвгөлтэй байна. Тэд нар яг л сүргээрээ байгаа өхөрнүүчиг надад харагдсан гэж хэлж байгаа. Тэр нь бол хүүхдүүдийг наашаа жаашаа ингэж гүйлдээд байсныг нь хэлсэн юм шиг байгаа. Тэднийг буутахад үнэхээр л амархан байлаа. Одоо цагдаа нар ирэх бах. Ороод ирвэл би дахиад л шууд буудаж эхлэндээ гэж утсаар тэр сэтгүүлчэд хэлсэн байдгаа. За ингэж Бренда Спенсерийн 2 хүний амнаас хөнөөчхөөд нэмээд 9 хүнийг буудаж гэмтээгээд сургууль даяар нь өдөржин айдад автуулчаад сэтгүүлч яагаад ийм зүйл хийвэ гэж хэлсэн. Хамгийн ихний үг нь бол би даваа гарагт дургүй гэдэг үг байсан. За яг энэ хэлсэн үгнээсээ болж энэ гэмт хэрэг бол нэлээд бас тухайн үед бол ийм viral болж исэн гэдэг. Брендагийн энэ хэлсэн үг нь бүр үнэхээр л алдартай болсон. Тэгээ тухайн үед Boomtown Rats гэдэг тийм амьд хөгжмийн алдартай хамтлаг байсан юм билээ. Тэр хамтлаг нас I don't like Mondays гэдэг дуу хүртэл хийгээд тэр нь бүр чартыг хэдэн 7 хоногийн турш тэргүүлсэн гэдэг. За тэгээ цагдаа нар бол Брендагийн байшингийн гадаа байсаар л байгаа. Брендаг аль болох тайван байлгаж буудуулахгүй гэж түүнийг бүх саналыг нь бол сонссон. За ингэж нийтдээ 7 цагийн турш цагдаа нарыг зовоосны дараа Бренда за би гарыг. Гэхдээ надад Burger King-ийн бургер аваад ир гэж цагдаа нартай зөвшөрлсөн. Тэгээ цагдаа нар Burger King-ийн бургерийг авчирснаар Бренда үлсгийн эрхэнд байшингаасаа гарч цагдаа нартай уулзаж цагдаа нарт баригддаг. Цагдаа нар мэдээж Брендад ярилцсныхаа дараа Брендаг өмнөх түүхийг нь хараад түүнийг бүтэн биеийн шинжилгээнд оруулж энэ хүн яг эрүүл байна уу, эрүүлээр сэтгэж гин үгээ шалгаад үзэхэд Брендагийн урд тархи нь гэмтэлтэй гэж гардаг. Энэхүү яг урд тархины хэсэг нь хүний сэтгэл хөдлөл, ой санамж, асуудал шийдвэрлэх чадвар зэргийг нь бол удирддаг. Хэрвээ энэ хэсэг нь гэмтсэн бол хүн өөрийгөө ер нь удирдах чадахгүй болж ой санамжийг нарилж төлөвлөх, бодох зэрэг чадвараа алдаж болдго юм байна. Тэгэхээр Брендагийн ийм чухал хэрэгтэн нь гэмтэлтэй гарсан учраас түүнийг эрүүл хүн шиг тухайн үед бол бас сэтгэж бодож чадаагүй байх магадaltaй гэдэг эмчийн бол дүгнэлт бол гарсан байдаг. 1980 оны 4 сарын 4-ний өдөр Брендагийн 18 насны төрсөн өдрийнх нь маргааш нь түүний шүүх хурал болсон. За шүүхээс түүнийг гэмт хэрэгээ үлдэхдээ эрүүлэр сэтгэн бодох чадвартай байсан гэж үзээд түүнийг 2 хүний амнаас хөнөөсөн, 9 хүнийг буудан гэмтээсэн хэрэгт нь 25 жилээс бүх насаар нь 20 халийг түүнд оноосон. За энэ нь бол хамгийн багадаа 25 жилийг бол шорондоо ялаа эдлээд 26 дахь жилээсээ давж заалтан хэрвээ яалах юм бол суллагдах боломжтой гэсэн тийм болцолтой ял гэсэн үг. Мэдээж Бренда бол гэмт хэрэгээ үлдэхдээ ердөө 16хан настай насанд хүрээгүй охин байсан учраас ийм сонголттой ял өгсөн байх гэж бодож гин. Тэгээ хэрвээ насанд хүрч гисэн эмэгтэй байсан бол аль хэдийн бүх насаар нь зүгээр ямарч болцолгүй хорихол эсвэл цаазаар ахуулах ял бол өгөх өндөр магадaltaй байсан гэж бодож байна. Шүүх хурал дээр Брендагийн аав нэр ч гэсэн шүүхэн шийдвэр сонссныхаа дараа уйлж муулаад гуниглаад байгаа тэмдгэр зураг нь бол бас
харагдсан. За тэгээ өөрийнхөө охиныг бүр тийм багаас нь эхлээд хүчирхийлж зодож өсгсөн. Нэмээд амиа орлох гэжсэн охиндоо буу хүртэл авч өчгөөд одоо ингээ уйлаа зогсож байгаа нь бол үнэхээр л утгагүй авцалтайгүй надад бол санагдсан. 1993 онд гэмт хэрэг гарснаас 14 жилийн дараа Бренда анх удаа давж заалдаг хүсэлт гарган давж заалцсан боловч шүүгээс саналыг нь бол хүлээн аваагүй, ялыг нь хэвээр нь үлдээдэг. За үүний дараа 2001 онд гэмт хэрэг гарснаас 22 жилийн дараа 39 наснда дахин давж заалдах хүсэлт гаргасан. Тэгээ энэ удаад бол Бренда би багадаа шүн бүр аавдаа хүчрхийлүүлдэг байсан. Тэгээ надад буу авч өгч харт амь хөгдөг хүн ч гэсэн удаа миний аав байсан. Би ааваасаа болоод тухайн үед бол эрүүлэр сэтгэдэггүй хүүхэд байсан. Би тухайн үед өрдөөл 16хан настай байсан гэж одоо шүүхийн танхимд бол хэлдэг. Брендагийн яг энэ ярьжсэн зүйлүүд нь бол би үнэн байсан гэж бодож байна. Яагаад гэвэл Брендаг шоронд орсноос хэдхэн сарын дараа Брендагийн аав нь Брендагийн ангийнх нь 17 настай охинтой гэрлээд дундаасаа бүр хүүхэдтэй хүртэл болсон. Тэгэхээр угаасаа л тийм гаж хүүхд сонирхдог хүн байсан юм шиг байгаа. Тэгээд Брендагийн аав нь бол 2016 онд 86 наснда өвчнөө улмаас одоо жам ёсороо нас орсон. За тэгээ ямар ч тач энэ удаад Брендагийн давж заалт хүсэлтийг бол тухайн үед бол дахин татгалцсан. За үүний дараа Бренда бууж өгөөгүй 2005 он, 2009 он, 2019 он. За тэгээ 2022 он гээд давж заалт хүсэлтүүд ингээд удаа дараа гаргасан боловч шүүхээс түүнийг бол бас хангалттай ингээд нийгэмд гарахд бол бэлэн бишээ гэж үзээд дахин хүсэлтийг нь бол татгалцсан. Хамгийн сүүлд Бренда 2025 онд 63 наснда дахин давж заалдах хүсэлт гаргасан боловч буцаагдсан. Тэгээ Брендагийн дараагийн давж заалдах боломж нь 2028 онд нэгдэх юм билээ. Өмнө нь хизээч юм сүр түлэн болсон масс буудлага ер нь болж байгаагүй. Бренда хамгийн ихний хүн нь болсон. Тэгээ энэ цагаас хойш Америкийн нэгдсэн улс дахь сургуулийн хүүхдүүд рүү чиглэсэн масс буудлага, масс аллах хэд удаа болж исэн. Тэгээ энэ бүхэнд бол Бренда тэр хүмүүст ямар нэгэн байдлаар сэтэл өгсөн гэж хүмүүс ер нь бол дүгнэдэг юм байлээ. Тэгээ одоогоор бол Бренда ямар тач шорондоо ялаа идлээд байж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар 64 настай гэмт хэрэг үйлдэхтэй Бренда ердөө 16хан настай байсан гэдэг. За тэгээд нэг юм харамсалтай хэргийн талаар та хэдтэй ярьж өглөө. Та хэд манаас сэтгэлээ нээлттэй комент хэсэг заавал бичиж үлдээгээрэй. Ер нь яг энэ зургийг та хэд харж ирсэн үү? Би бол зөндөө харж ирсэн. Гэхдээ ямар гэмт хэрэг үйлдэжсэнийг нь бас ерөөсөө мэдж байгаагүй юм байлээ. Тэгээд судлаад үзсэн чинь ер нь бас нэг сонирхолтой сонирхолтой хэрэг болж таарсан. За тэгээд дараагийн дугаар маань утгагүй орох учраас та хэд маань subscribe-а дараад хүлээж агаарай. За тэгээд баяртай.